Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 21 иргэн гэмтэж 5 хүн амь насаа алдсан байна. Тус хэргийг 2020 оныхтой харьцуулахад нийт гарсан зам тээврийн осол 10%-аар, зам тээврийн ослын улмаас нас баралтын тоо 2.5%-аар, гэмтсэн иргэд 5%-аар өссөн тоон мэдээлэл байна. Жил ирэх тусам зам тээврийн ослын дуудлага мэдээлэл их бүртгэгдэж байгаатай холбоотойгоор гэрлээр анхааруулъя буюу явган зорчигчдод зам тавьж өгье ураатай нөлөөллийн үндэсний арга хэмжээ Орхон аймагт үргэлжилж байна. Зам тээврийн ослогууд юунаас болж гараад ийна гэхээр үндсэндээ за жолооч нар одоо явган зорчийг одоо зохицуулдаггүй явгныг гарцсан дээр зам хөндлөн гарч яхад зам тавьж өгдөггүй. Үүнээс улбаатай ер нь Орхон аймгийн хэмжээнд нэлээдгүй яг зам тээврийн ослогууд нэлээдгүй гардаг. За мэдээж тээврийн сагдгийн албанаас календарсын төлөвлөгөөний дагуу гэрлээр анхааруулъя буюу за явган зорчийг зам тавьж одоо явган зорчтой зам тавьж зам хөндлөн гаргая гэдэг тийм ураатай нөлөөллийн арга хэмжээ бол явагдаж байгаа. За энэ хүрээнд мэдээж Орхон аймгийн зам засгийн засгийн зүгээс энэ Орхон аймагт яг өнөөгийн яг мөрдөгж байгаа энэ явган зорчдын зам явганы гарц маань яг стандартын дагуу муу юм уу? Эсвэл бол энэ явган зорчийн гарцгүй үсгээр явган зорчт зам тавьж одоо зам хөндлөн гарч байгаа автомашинд мөрөгдөд байгаа мó гэд гих мэтчлийн энэ судалгааны ажлуудыг бол хийж байна. За мөн яг зарим нэг хэд их одоо явганы гарсууд ойр байгаагаас шалтгаалж одоо хөдөлгөөний ачаалт сөргөөр нөлөөлж байгаа үр дагаврууд ч байна. Тэр одоо явганы гарсуудын судалгаануудыг хийгээд аймгийн цагшийн ажлын алба руу бид нар саналуудыг хүргэж байгаа. Зарим нэг газрууд нь шинээр гарцыг хийж үе, зарим нэг энэ олон хэд ойрхон байгаа энэ явганы гарцуудыг нэгтгэж нэг болгох. Дээр нь энэ явган зорчийн аюулгүйдлийг хангах чиглэлээр замын голоор хайс хийж үг гэж байдаг юм уу? Эсвэл бол яг зорчих хэсгийн гадна талын хөвөөгөөр одоо явган зорчийн хөдөлгөөний хязгаарсан юм хайш ашлахуудыг хийж өгөхгүй бол яг иймэрхүү байдал, ийм аюулгүйдлийг хангаж өгөөслөд яг иймэрхүү байдлаар зам тээврийн ослыг ихээр гарч байгаа юм тохиолдол бол байна. Тэгэхээр өнгөрсөн онд бол одоо 26 юм зөрчил гарсан гэдэг чинь энэ нь яг явган зорчигчдоос шалтгаалсан одоо осол хэмжээ тийм үү, жолоочоос шалтгаалсан осол хэмжээ. За өнгөрсөн 2021 онд гарсан энэ 21 хүн гэмтсэн энэ асуудал бий. Эдгээр энэ 21 тохиолдлын 15 тохиолдол нь бол яг явгууны гарцсан дээр мөргөгдсөн юм тохиолдол байна. Тэгэхээр бол яг өнөөдөр одоо энэ статистик тоо баримтаас хараад үзэх юм бол үндсэндээ энэ манай Эрдэнэ хотын одоо энэ хорооллын одоо дунд байгаа энэ явгууны гарцууд маань яг шаардлагатай зэгүүдтэй байна уу байхгүй юу гэдэг дээр бол яалтчгүй яг үнэлдэгч яг энийг хаана хийх ёстой, хаана одоо зарим газрууд нь одоо авах шаардлагатай гэдэг юм. Яг энэ судалгаануудыг бол замын засгийн зүгээс хийгээд байж байгаа. Мөн явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чихвч зүүх, утсаа оролдох зэрэг хайхрамжгүй байдлаар зам тээврийн осолд өртөх тохиолдол их байгаа юм. Энэ тал дээр албаны хүн тайлбар өглөө. Ер нь за жолооч болон зорчигч нарт анхааруулж хэлэхэд ер нь зөв хүн замын хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж байдаг. Тэнд бол хөгшин залуу одоо жоохон одоо бага насны хүүхэд ч гэсэн бүгдээрээ л оролцдог. Гэтэл зарим нэг жолооч нар юу гэдэг хэд их би гэдэг одоо зүйлээр ханддаг. Одоо би л явж ивэл болоо бусд нь хамаахгүй гэх мэт иймэрхүү байдлаас болж л яг одоо зам тээврийн ослыг ихээр гараад. Өнөөдөр магадгүй та өнөөдөр машина тавиад машинаасаа буухтал тавал явган зорчиж болно шүү дээ. Гэтэл яг энийгээ бодоод тэр зам хөндлөн гарч байгаа явган зорчтойгоос нэгдүгээр зам тавьж өгнө. Хоёрдугаар зам хөндлөн гарч байгаа явган зорчт маань хэдий одоо зохицуулдаггүй явгууны гарцаар зам хөндлөн гарч байгаа ч гэсэн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж бас ойр орчмоо бас нэг одоо аюулгүй байдлыг хангаж одоо хянжээж харж ээж гарахгүй бол яг үннийг хэлэхэд энэ зам дээр одоо ямар нэгэн байдлаар стресст орсон, ууралсан, бохимдсан гэдэг олон шалтгаантай хүмүүс автомашин жолоод явж байгаа тийм. Гэтэл тэр хүмүүсийн маань тэр жолооч нарын одоо сонос сэрэмж гэдэг юм анхаарал нь 100% зам дээр төвлөрж явах ёстой байтал хит их ондоо юм төвлөрөөд явж байгаа олон жолооч нар ингээ анзаарахгүйгээс болоод иймэрхүү зам дээр ослыг өртөж байгаа тохиолдол гарч байгаа. Энийг бас 100% жолооч нарын буруу гэж бас үзэж болохгүй гэж миний зүйлс бодож байна. Яагаад гэвэл нөгөө явган зорчигчд маань хэдий яг нөгөө цагаан зураас л явган зорчигчдын хувьд бол давуу талтай. Гэхдээ нөгөө бага насны хүүхдүүд ч гэдэг юм уу чихвч зүгээд уцаа оролдоод тэгээд ерөөсөө анзаарахгүй байдлаар шууд гарснаар одоо бас зам тээврийн осол өртөх тохиолдол бас их байдаг харагддаг. Мэдээж тэглгүй яг ерөн зөөр аливаа юмыг хэд их нэгдэл рүү нэг буруу өгөхөөс илүүтэйгээр мэдээж явган зорчигч гэсэн одоо бас нэг
би явган зорчигын замын хөдөлгөөний дүрм надад юусаа хэрэггүй тий. Одоо жишээ нь би жолооч биш учраас замын хөдөлгөөний дүрм надад хэрэггүй гэж огт ойлгож болохгүй. Замын хөдөлгөөний дүрм гэдэг бол дүрмэн дээр явган зорчиг юу нь ямар үүрэгтэй замын хөдөлгөөнд оролцох юм бэ тий. Жолооч ямар үүрэгтэй замын хөдөлгөөнд оролцох юм бэ гэдэг бүгдийг тодорхой заагаад өгсөн байна. Гэтэл зорчих хэсэг гэдэг маань өөрөө эрсдэлтэй орчин шүү дээ. Гэтэл яг өөр чи хэлдгээр чихэв зүгээд өөрийнх нь анхаарал нь одоо шал ондоо газар байж байдаг. Гэтэл ойр тийж яваа тэрээс саадыг хараад сигнал дууд тохио өгж явахад тэрийг сонсохгүй байх жишээ нэ тий. Яг иймэрхүү зүйлсүүдээс болоод одоо гар утсаараа хэдийг оролдож явж байгаад явган зорчийнхоо явгыныхаа зохицуулдаг гэрэлтгөө анзаараагүй зам хөндлөн гарч яваад мөрөгдөж байгаа тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ явган зорчигт маань ч гэсэн нэг талдаа аливаа зүйлийг анхаарах хэрэгтэй. А дээр нь жолооч нар ч гэсэн бас нэг яг энэ дээр бас анхаарлаа хандуулад үнэхээр би ч гэсэн машинаасаа буугаад явган зорч болох учраас гэдэг одоо үүднээс аливаа зүйлд хандаж бас нэг явган зорчтой бас нэг зам тавьж өгөөд ингээ гаргаад явах юм бол энэ осол хэрэг бол өнөөдөр гарахгүй бүрэн боломж байгаа. Он гарсаар Орхон аймагт зам тээврийн ослын улмаас 2 иргэн бэртэж гэмтсэн байна. Иргэн та өөрийн амь нас болон бусдыг амь нас эд хөрөнгөөр хохироохгүй байхын тулд дураараа биш дүрмээрээ анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.